Сайн байцгаана уу багш нараа. Та бүхэнд хүн ба байгал судлагдхууны онцлогийн тухай танилцуулъя. За манай хүн ба байгал судлагдхууны онцлог нь болохоор биологи, хими, газар зүй, физик гэсэн хичээлүүдийн суурь болдог. За хүн байгал хичээл нь сорил туршилт хийх боломжтойгоор бусад хичээлээс юм онцлог давуу байдаг. Шинжлэх ухаанч хандлагатай, онол нь туршилтаар заавал батлагдсан байдаг. Танхимын болон танхимын бус экскурс орон нутгийн паркад түшиглэн сургалт явуулах боломжтой байдаг. Хүүхдийн эргэн тойрны өдөр тутмын амьдралтай холбогдож түүний хүүхэд мэдэрч байдгаараа бас онцлог байдаг. За хүн байгал судлагдхуун нь асуудал шийдвэрлэх сургалт. Сайн төлөвлөсөн хүн байгалийн хичээл нь гайхахаас эхлээд мэдлэгийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлээр төгсдөг. За тэгээ хүн байгалийн хичээллийг явуулахдаа хүүхдийн өмнөх төсөөлөлд таамаглалд бол тулгуурлах хэрэгтэй. Тэгээд багш бол ямар асуулт тавихаа сайн бодож боловсруулах хэрэгтэй. Таны мэдгүй төвшинг нэмэгдүүлсэн нээлттэй асуултаар хичээлээ эхэл сэдэлжүүлэл бол их сонирхолтой болно. За тэгээд хүүхэд альва зүйлийг өөрийн биеэр хийж суралцдаг. Ер нь бол хүн байгалийн хичээл маань бодит үйл дээр бол тулгуурладаг гэдгийг бол манай багш нар бол сайн мэдж байгаа. За тэгээд хүүхдэд болохоор юу хийхийг яаж хийх нь шууд битгий зааж удирдаа. Тэгээ ерөнхийдөө чиглүүлэл орхичих. Тэгэхээр аяндаа хүүхдүүд маань өөрсдөө хийн, чадна, хүүхдэд маш их нөөц байгаа. Жохон хүлээх юм бол нөөц байгаа. Сүүлд нь харин багш өөрөө хичээлээ онлын хувьд, шинжлэх ухааны хувьд бас заавал дүгнж явах хэрэгтэй. За манай хүн ба байгал судлагдхууны зорилго нь юу юм болоо? Бүгдээрээ зорилгоо эргэж саний. Сурагч нь байгалийн юмс үзэгдлийг шинжилэн судалж, таны мэдэх хүсэл сонирхолтой болсноор байгалаа хайрлаа хамгаалдаг болно гэд. Хүн байгаль хичээлийн маань зорилго бол ийм байгаа. Энэ болохоор нэг сайжруулсан хөтөлбөр дээр байгаа. За тэгэхээр манай багш нар бол мэдж байгаа. Зорилго бол мэдлэг, чадвар, хандлага гурваар тодорхойлогддог. Энэ зорилго дотор мэдлэг, чадвар, хандлага бол багтцсан байдаг. За тэгвэл мэдлэг гэж ер нь юу хэлдэг вүлээ? Манай багш нар бол мэдж байгаа, тийм ээ? За мэдлэг гэдэг болохоор агуулга буюу суралцсан зорилтыг мэдлэг гэнэ. За чадвар гэж ер нь юу хэлдэг юм болоо? Бид нар мэдлэг чадвар гэж маш их ярьдаг штэ. За чадвар гэдэг болохоор үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл таны мэдхүйн төвшин. За хандлага болохоор нэг хандлага төлөвшил, зөв дадал хэвшил, зөв зан үйлийг хэлнэ. За тэгвэл хүн байгаль хичээлийн маань зорилго нэг ийм өгүүлбэр байна. Тэгвэл яг энэний аль нь мэдлэг, аль нь чадвар, аль нь хандлага юм болоо? За бүгдээ нэг харъя. Байгалийн юмс үзэгдлийг шинжилэн судалж гэхлээр мэдлэг. Танин мэдэх хүсэл сонирхолтой болсноо гэхлээр чадвар. Байгалаа хайрлаа хамгаалдаг болно гэхлээр хандлага байна. За тэгэхээр зорилго маань мэдлэг, чадвар, хандлага гурваар тодорхойлогдсон. Тэгвэл зорилт маань бас ялгаагүй мэдлэг, чадвар, хандлага гурваар тодорхойлогдно. За тэгвэл хүн байгаль хичээлийн хүн байгаль судлагдхууны зорилтоо бүгдээрээ авч үзье. За мэдлэг гэдэг болохоор юуг мэдэх вэ? За тэгвэл мэдлэг талаасаа зорилтоо яаж тодорхойлсныг бүгдээрээ харъя. Амьдрал, гариг, дэлхий, байгалийн юмс үзэгдлийн мөн чанарыг ялган таних, тэдгэрийн хувирлын шалтгааныг тодорхойлох гэдэг мэдлэг талаасаа зорилтоо тодорхойлсон байна. Мэдлэгт нөгөө агуулга буюу суралцсан зорилт бол мэдлэг бол ер нь агуулга буюу суралцсан зорилт гэдгийг манай багш нар мэдж байгаа. За тэгвэл чадвар талаасаа зорилтоо яаж тодорхойлсныг бүгдээрээ харъя. Чадвар гэдэг болохоор хэрхэн суралцах вэ? Өөрөөр хэлбэл нөгөө үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл таны мэдхүйн түвшин нэмэгдэхийг хэлнэ. За байгалийн юмс үзэгдлийг таамаглах, төлөвлөх, төлөвсний дагуу аюулгүй ажиллагааны дүрэн баримтлан гүйцэтгэх, үр дүнг илэрхийлэх, өөрийн үйл ажиллагааг үнэлэх гэдэг. Энэ чадвар талаасаа зорилтоо ингэж тодорхойлсон байна. За энийг ингээд сайн харах юм бол үйл ажиллагаа байна. Мөн таны мэдхүйн түвшин нэмэгдэж байна. Таамаглах, төлөвлөх, төлөвсний дагуу гүйцэтгэх, үр дүнг илэрхийлэх, өөрийн үйл ажиллагааг үнэлэх гэдэг үйл ажиллагаа байна. За тэгвэл хандлага талаасаа зорилтоо яаж тодорхойлсныг бүгдээрээ авч үзье. За хандлага гэдэг болохоор ямар үр дүнд хүрэх вэ? Өөрөөр хэлбэл зөв хандлага, зөв дадал хэвшил. За ургамал амьтан хүрээлэн буй орчныг хайрлах хүсэл эрмэлзэлтэй, байгалаа хамгаалахыг хичээж өөртөө шүүмжлэлтэй ханддаг болох гэдэг энэ хандлага талаасаа зорилтоо ингэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл зөв зан үйл, зөв дадал хэвшил.
явж байна. За манай хүн ба байгаль хичээл маань шинжилэн судлах арга барилаар явагддаг. За тэгэхээр багш нар бид нар одоо ингээд хичээлээ заахтаа заавал одоо эхлээд хичээлээ бол одоо сэтэлжүүлдэг. Сэтэлжүүлэхдээ асуулт асуух юм уу? Эсвэл одоо ямар нэгэн үлгэр ярьдаг ч юм уу, кино үзүүлдэг ч юм уу ингээд сэтэлжүүлдэг. За тэгээд асуулт асуухдаа ер нь хүн байгаль хичээл дээр таны мэдхийн төвшнгөөр нээлттэй асуулт асуувал бас их оновчтой байдаг. За тэгээд хүн байгаль хичээлийг бол шинжилэн судлах арга барилаар явуулдаг. За шинжилэн судлах арга барилд одоо ямар үе шаттай багш нь одоо тайлбарлая. За нэгдүгээр таамаглалт дэвшүүлэх. За хоёрдугаарт нь үйл ажиллагаагаа төлөвлөх. Гуравдугаарт нь төлөвсний дагуу хийж гүйцэтгэх. Дөрөвдүгээрт нь мэдээлэл боловсруулах. За тавдугаарт нь болохоор дүгнэлт гаргах. За тэгвэл одоо яг энэ шинжилэн судлах арга барилын энэ үе шатууд дээр яг хичээлийн явцад ээлжид хичээл дээр бол ямар алхмууд хийдгийг багш нь бол энд нэг бүрчлэн тодорхой оруулсан байгаа. Жишээлбэл үйл ажиллагаагаа төлөвлөх гэдэг дээр сорил туршилтаар одоо хичээл явуулахад туршилтын хэрэглэгдэхүүнийг заавал танилцуулна. Хэрэглэгдэхүүний бүтцийг, хэрэглэгдэхүүний зориултыг заавал танилцуулах ёстой. Туршилт гүйцэтгэх үйл ажиллагааны дарааллыг танилцуулна. Эсвэл одоо хүүхдүүдээр ингээд төлөвлөгөө боловсруулна. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг заавал танилцуулна. За тэгээд төлөвсний дагуу хийж гүйцэтгэхдээ болохоор ажиглал туршилт хийж гүйцэтгэн сурагчид өөрсдөө туршилтын багаж хэрэглэгдэхүүнтэй зөв ажиллах. За мэдээлэл боловсруулах дээр болохоор сурагчид туршилтын үр дүнг ажиглана, хэмжин, нэгтлэн, багийн болон ажлын хуудсан дээр тэмдэглэнэ. За дүгнэлт гаргах нь болохоор сурагчид багаар ярилцаж дүгнэлт гаргана. За багш бол одоо заавал одоо шинжлэх ухааны нэр томьёогоор онлын хувьд нь бас одоо сүүлд нь дүгнэлт гаргаж хичээлээ бол бацнаа. За хүн ба байгаль хичээл дээр одоо сурагчдын хийх үйлдэлүүд нь болохоор за байгалийн ухааны мэдлэгийн хувьд болохоор мэдэх, сурах, ойлгох, таамаглах, дэвшүүлэх. За танин мэдэх арга одоо тэр сорил туршилтаа гүйцэтгэх чадрын хувьд болохоор турших, батлах, бүтээх, хийх, урлах, бодох, олох, унших, бичих. За ахуй амьдралдаа хэрэглэх бие даах чадрын хувьд болохоор таних, харьцуулах, яалгах, жиших, сэргийлэх, сонгох, түүх гэсэн энэ үйлүүдийг бол яг тухайн одоо хичээлээ сэдвийн онцлогоос хамаарч энэ үйлүүдийг бол хийнэ. За байгалийн ухааны танин мэдхүйн арга. Тэгэхээр хүн ба байгаль хичээлийг бол одоо сорил туршилтын аргаар, ажилалт судалгааны аргаар явуулнаа. Яг танхимд сорил туршилт хийж болох одоо тухайн хичээлийнхээ сэдв агуулга суралцсан зорилтоос хамаарат зарим хичээлийг сорил туршилтаар, зарим хичээлийг ажилалт судалгааны аргаар явуулнаа. За жишээлбэл одоо Монгол орны цаг агаар, одоо цаг уур, ургамал гэсэн хичээлүүдийг бол ерөнхийдөө ажилалт судалгааны арга дээр бол явуулна. За одоо энэ урт хугацааны ажилалт бол энд байна. За тэгвэл одоо зарим хичээлийг болохоор сорил туршилтын аргаар явуулна. За туршилтыг явуулахдаа туршилтын бэлтгэл судалгаа, бэлтгэл үйл ажиллагааг аягүй сайн хийх хэрэгтэй. Эхлээд болохоор сэдв агуулгыг илэрхийлэх сорил туршилтыг бол сонгох хэрэгтэй. Энэ сэдв агуулгыг, энэ суралцсан зорилтыг яг ямар сорил туршилтаар явуулах вэ? Тэр сорил туршилт нь одоо тухайн суралцсан зорилтын агуулгыг бол илэрхийлж чадах уу гэдгийг аягүй сайн туршиж энийг сонгох хэрэгтэй. За туршилтын аргачлалаа судлах хэрэгтэй. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Туршилтыг хийж заавал баталгаажуулсан байх хэрэгтэй. Туршилтыг хийж баталгаажуулахгүй заавал тэр хичээлийг бол туршилтыг бол шууд хүүхдэд бол хийлгэж болохгүй. Багш өмнө заавал өөрөө туршилтыг хийж баталгаажуулсан. За сорил туршилтын аргад бол тавигдах шаардлагууд одоо ямар шаардлагууд байдаг вэ гэхээр энгийн хэлбэр туршилт хийх, энэ нь шинжлэх ухааны хувьд батлагдсан зөв туршилт байх хэрэгтэй. За тэгээд хэрэглэгдэхүүнээ одоо бэлтгэсэн байх хэрэгтэй. Хүн байгалийн хичээлийн хамгийн гол онцлог юм хэрэглэгдэхүүн байгаа. За багш туршилтыг заавал өөрөө хийж баталгаажуулсан байх хэрэгтэй. Сурагчийн нас сэтгэхүйн онцлогт бол тохирсон байх хэрэгтэй. Туршилтын үр дүн арга сурагчдад ойлгомжтой байх хэрэгтэй. За туршилтын аюулгүй байдлыг бол хангасан байх хэрэгтэй. Тийм аюултай, эрүүл ахуйд одоо хор хөнөөлтэй туршилтыг бас одоо явуулж болохгүй. За туршилтыг одоо зохион байгуулалтын хувьд болохоор багш өөрөө одоо үзүүлэх туршилт хийж болно. Сурагчид ингээд өөрсдөө хийн, бүлгэрээ багаараа хийн. За анги нийтрээ хүүхэд одоо тус бүртээ нэг нэгээрээ хийж болно. За хэрэглэгдэхүүнээ сонгох хэрэгтэй. За хэрэглэгдэхүүн сонгоход одоо анхаарах зүйлүүдийг багш нь хэлье. За нэгдүгürt нь болохоор сурагчийн хөгжлийн онцлог тохирсон байх хэрэгтэй хэрэглэгдэхүүний хувьд.
За хямд олдот сайтай эрүүл мэндэд хоргүй байх хэрэгтэй. Хүүхдийн танил зүйлийг сонгох хэрэгтэй. Хүүхэд бүрт хүрэлцэхээр байх хэрэгтэй. Хүүхэд өөрийн биеэр хийж гүйцэх боломжтой байх хэрэгтэй. Түүний хувьд. За одоо ингээд сурагчийн хөгжлийн онцлогт бол тохирсон байх хэрэгтэй хэрэглэгдэх маань. Хүүхэд бүрт хүрэлцэхээр, хүүхэд бүр хийж үсгээр байх хэрэгтэй хэрэглэгдэх маань. За хямд олдот сайтай эрүүл мэндэд хоргүй байх хэрэгтэй. Хүүхдийн танил зүйлийг сонгох хэрэгтэй. Хүүхэд өөрийн биеэр хийж гүйцэтгэх боломжтой байх хэрэгтэй. За одоо ингээд жишээлбэл термометр дээр хэдлийн олон төрлийн хэрэглэгдэх юм байгаа. За тэгээд сурагчдын төгөлдөг бол заавал аваад сурагчдын төгөлдөг ямар ч байдлаар багш бол авч болно. Ийм гар самбар дээр ч болно. За багш бол заавал одоо өөрийн юм үзүүлэх дэвшлэг байна. За тэгээд туршилт эхлэхээс өмнө багш бол заавал ийм аюулгүй ажиллагааны зааварчилгааг бол одоо гаргаж одоо самбарынхаа баруун дэд болонд бол тавьж аюулгүй ажиллагааны зааварчилгаа. За туршилт ажиглалт хийснээр сорилт туршилт хийснээр хүүхдэд одоо ямар өөрчлөлт гарах вэ? Энэ шинжилэл судлах арга барилаар одоо хүн байгалийн хичээлийг явуулснаар хүүхдэд ямар өөрчлөлт гарах вэ гэхээр тодорхой зүйлийг ажиглах чадвартай болно. Туршилтын үйл ажиллагаанд суралцсан, таамаглал дэвшүүлэх, дүгнэлт гаргах чадвартай болно. Хүүхдийн ярих чадвар нэмэгдэн хамтын ажиллагаанд суралцсан, амьдралтай холбох, эрэл тайлт хийдэг болно. За тэгэд анхаарал тавьсан багш нартаа баярлалаа.